Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрчний эвлэлийн зүгээс Монгол Улсын их хурал засгийн газраас хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх хууль батлан хэрэгжүүлэхээс өмнө уурхаачтаас санал аваагүй учраас энэ хуулийг эргүүлэн татах үндэстэй гэж тайлбарласан юм а. За тус үйлдвэрийн тухайд нийт 6,000 уурхаачтын 5,000 орчим нь татварын нэмэгдэлд хамаарах цалинтай очир хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллан байж олдог цалингаасаа өндөр татвар төлөхийг эсэргүүцэж байна гэлээ. За харин төр ингэж иргэдийнхэн халаас руу гард өрхийн оронд оюу толгой болон бусад алтны урхаануудаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эрдэнэтэй ижил хэмжээтэй авбал төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэсэн гаргалгааг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлнэ гэлээ. Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль санаалагч этгээд хамаарал үгүй этгээдээс саналыг авах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр энэ засгийн газар энэ хуулийг санаачд оруулж ирсэн. Монгол улсын олон засгийн газар олон улсын валютын сантай нэг гэрээд ийм асуудал гарч. Тэгэхээр энэ хамаарал үгүй этгээдт нь уурхаачд энэ нэг ахиу цалин авж байгаа 72,000 иргэн л байхгүй. Энээс асууж энэ хуулийг батлах хэрэгтэй юм аа. Өөрөө их хурл нь энэ хуулиа зөрчөөд хууль батлаад журам хэрэгжүүлээ явж байгаа нь бид нар энийг эсэргүүцэж байгаа. За харин төмөр замчдын тухайд татварын нэмэгдэл 7,791 төмөр замчин хамрагдаж байгаа бөгөөд тэд бүгд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллан байж энэ цалингаа авдаг гэсэн юм а. За төмөр замчдын 50 гаруй хувь 1.5 сая дээс цалинтай бөгөөд ихэнх нь жилийн 365 хоногийн 200 гаруй хоногт нь гэрээсээ хол амиа золин байж ажилладаг учраас цалингаасаа өндөр татвар өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Жишээлбэл жилийн 365 хоногийн 200 гаруйг нь гэртээ байдаггүй. Зүтгүүрийн бригадууд энэ галт тэрэгний үйлчлэгч нар галт тэрэгний явуулын засварчид нэрэгэд их олон төрлийн мэргэжлийн ажилчид энд хамрагдана. Ээлжийн ажилчид энд байна. Өртөө зөвлөгүүд дээр ажилладаг ажилчид ер нь төмөр замчид бол дийлэх болох нь хэвийн бос нөхцөлд ажилладаг. Тэдгээр нь одоо тэр хэвийн бос нөхцөлд ажиллаж байж гэр орондоо байхгүй хонон өнжин халуун хүүтэн даарч өвчин нэмгэг олон зүтгэж байж гэр бүлэд хичээж байгаа энэ орлогоос нь ийм өндөр хэмжээний татвар аваад байна гэдэг маань цаатлынх нь нийгмийн халамжинд нүртэл нөлөөлөд байна. Мөн уурхаачд болон төмөр замчид тэтгэврийн насыг уртасгаж байгааг эсэргүүцэж байгааг илэрхийлсэн. За учир нь уурхаачд болон төмөр замчид хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг болохоор тэтгэврийн насыг уртасгаснаар ажилтны эрүүл мэнд сэтгэл зүй үүнийг тэсэхгүй гэсэн хариултыг өгч ирсэн юм а. За тиймээс санхүүгийн өргөх төгсөн хөтөлбөрт хамрагдаж улс орныхоо эдийн засгийг өөд татахын тулд ажиллах хүч рүүгээ дайрж байгаа нь иргэдээ ялгуурлан гадуурхсан үйлдэл учир эцсээ хүртэл тэмцэж эрх ашигаа хамгаална гэдгээ хэвлэлээр дамжуулан мэдгдлээ.